Нэгүслэр дүүрч амьдрах үе номын 7-р бүлэг. Ариун сүнсний баптизм. Ариун сүнсээр баптизм хүртэх тухай бичгэсэн даалгавраа баад энэ номд ямар хамаатай юм болдоо гэж би бодлоо. Тэгээд ариун сүнсний баптизмтай холбоотой ишлэлүүдийг оруулчаад бусад бүлэг рүүгээ орлоо. Ингээд ариун сүнсний баптизм нь нэгүслэр ирээ зогсохгүй, нэгүслийн хүчийг хэрэглэх, нэгүсэл дотор ариун сүнсээр удирдуулан амьдрах нэгэнд зайлшгүй хэрэгтэй орцуулахыг номын бусад хэсгийг бичиж байхдаа ухаарав. Та ариун сүнсний баптизм гэж байхгүй, буруу гэж үздэг бол эсвэл огт мэдэхгүй бол энэ хэсгийг анхааралтай уншаарай. Энэ хэсэгт өөр их сурвалжаас иш татаагүй, харин ариун бичээсээс хэрэгэлсэн. Энэ талаар Христийн бие дотор их маргаантай, хуваагдмал ойлголт одоо ч байсаар байгаа. Гэхдээ чухал зүйлийн талаар төөрөлдүүлж биднийг хуваагдуулж байгаа нь Бурхан лав биш гэдгийг л би мэднэ. Биднийг эвтэй нэгдмэл байгаасаа гэж Бурхан Аав хүсдэг. Энэ талаар баптист Иохан Матай номд ингэж хэлжээ. Би та нарт гэмшлийн төлөө усаар баптизм хүртээдэг. Харин надаас илүү хүчрхэг нэгэн миний араас ирж байна. Би түүний шаахааг авч явахч үн хүндгүй. Тэр та нарт ариун сүнс хийгээд галаар баптизм хүртээнэ. Матай 3-р бүлгийн 11-р ишлэл. Мөн ариун сүнсээр баптизм хийх талаар Үйлс номоос харцгаая. Үйлс номын 19-р бүлгийн 1-6 ишлэлд Аполлыг Коринтэд байх үед Паул дээд нутгуудаар явсаар Эфест ирээд хэсэг дагалдагчдыг олж уулзав. Тэгээд тэдэнд та нар итгэхтэй ариун сүнсийг хүлээн авсан уу гэхэд тэд түүнд үгүй ариун сүнс байдгийг бид ерөн сонсоогүй юм байна гэв. Тэр тэгвэл та нар ямар баптизм хүртсэн бэ гэхэд тэд Иохны баптизмыг гэжээ. Паул миний араас ирж буй нэгэн болох Есүст итгэх түн гэж хэлэн Иохан гимшлийн баптизм хүртээж байсан шүү дээ гэв. Үүнийг сонсоод тэд эзэн Есүсийн нэрээр баптизм хүртцгээв. Ийхүү Паул тэдэн дээр гараа тавихад ариун сүнс тэдэн дээр ирж тэд хэлүүдээр ярьж иш үзүүлжээ. Энд Паул эхний ишлэлд дагалдагчид гэж онцгойлон хэлжээ. Тэгэхээр Христэд итгэдэг хүмүүс гэсэн үг. Тэдгээр хүмүүс нь ариун сүнсний талаар юусоо сонсоогүй бөгөөд зөвхөн усан баптизм хүртсэн талаар тодорхой гарч байгаа бөгөөд Паул элчийн гар тавилтаар ариун сүнс тэдэн дээр ирж тэд хэлээр ярин тэрч байтгаар тэр даруйда иш үзүүлсэн талаар энэ хэсэгт тодорхой гарч байна. Питер тэдэнд гимших түн, гим нүглээ уучлуулахын төлөө та нар сүм Есүс Христийн нэрээр баптизм хүртцгээе. Ингэснээр та нар ариун сүнсийг бэлэг болгон авах болно. Үйлс 2-р бүлгийн 38-р ишлэл. Энд ариун сүнсний баптизмын өмнө гимших түн гэж хэлжээ. Ингэснээр ариун сүнсийг бэлэг болгон авдаг гэсэн байна. Жинхэнэ гимшил гэж юу вэ? Гимшил бидэнд хэрэгтэй юу? Яагаад гимших хэрэгтэй вэ? Хэрхэн зөв гимших бас гимшүүлэх вэ? Тэгэхээр энэ бүлэгт ариун сүнсээр баптизм хүртэх болон гимшлийн талаар авч үзцгээе. Авралт хүргэх гимшил. Бурхны дагуу гашуудал нь авралт хүргэх гимшлийг бий болгодог. Харин ертөнцийн гашуудал үхлийг бий болгодог. 2-р Коринт 7-р бүлгийн 10-р ишлэл. Бурхны дагуух гимшил нь биднэрт юуг буруу хийснийг, гим нүглээ ухааран, өөрсдийгөө ариусгах тэмүүллийг, гимийг жигшин зэвүүцэх, түүнээс эргэх, Бурхнаас эмээх үед сурган, гимээсээ эргэх хүслийг бий болгодог талаар дараагийнх нь буюу 2-р Коринт 7-р бүлгийн 11-р ишлэлд гартгаа. Харин ертөнцийн гимшил буюу буруу гимшил гашуудал нь үхлийг бий болгодог гэж дээрх ишлэлд сануулжээ. Тиймээс 2 төрлийн гимшил байгааг харж байна. Тиймээс гимшлийг зөв хийж сурах нь чухал. Ром 2-р бүлгийн 4-р ишлэлд эсвэл та Бурхны инрэл өөрийг чинь гимшүүлдэг гэдгийг мэдэлгүй түүний инрэл хүлцэл ба төвчээрийн баяныг басамжлах уу гэсэн байдаг. Бурхны инрэл нэгүсэл нь Бурхны дагуух гимшилд хүргэдэг байх нь. Нэгүслийг сайн хүлээж авч ойлгоогүй хүмүүс Бурхны дагуу биш, ертөнцийн гашуудал гимшлийг хийн. Өнгөн дээрээ нээх гимссэн даруй мэд болж харагдавч гим нүглээ жигшин сайжрах талаар оролдлого хийдэггүй. Эсвэл хит өөрийгөө буруутхан инэрлийг хүлээж аван цааш алхахын оронд би гим нүгэлтэй хүн шийтгэл авах хэрэгтэй гэсэн байдлаар өөртөө хит хатуурхан бас юу ч хийдэггүй. Өөрийгөө доошхийн улмаар дуудагдсан ажлаа хийж чадахгүй хүрнэ. Хинч төгс биш. Энэ нь минийхээр бол шашинцсан гимшил ба үр жимсгүй гимшил.
Та зөв гимссэн бол Бурханаас уучлалыг хүлээн авч улам ирч хүч зүрх цоригорж дахиж алдахгүй тулд хичээн хийсэн адаагаа давтахгүй байх, хийсэн гэм нүглээсээ эргэн ухаарч шинжлэгдэх ёстой. Бурхны инрэл нэгүсэл нь биднийг гимшүүлдэг байх нь. Гимших үедээ та гэм нүглээсээ эргдэг. Нэгүслийг ойлгох үед харин жинхэнэ гимшлийн үйл явц явагддаг. Миний нэг шав багшаа таны гимшлийн подкастыг сонсоод дотроос маш том айдсыг аваад хайчих шиг болсон. Би урд нь хэрэг хийгээд эзэн дээр ирэн гимших болохоор аимшигтай зодуулах гэж байгаа. Эсвэл доромжлуулах гэж байгаа хүн шиг зүрхшээгээд Бурхан аав дээр очиж чаддгүй зогтдог байсан. Харин одоо хурдхан шиг гимшээд бас сэтгэлээ уудлан ярих юм уу? Ямар ч айдасгүй Бурхан дээр очдог болсон гэж хэлж билээ. Үнэхээр түүн шиг олон хүн байдаг. Ихэнх хүмүүс Есүсийг амьдралдаа хүлээж авахдаа амаараа гимшээд болсон гэж боддог. Тэгэхээр энэ бүлэгт зүрхний гимшлийн талаар болон Бурхны инрэл буюу нэгүсэл биднийг гимшүүлдэг. Мөн үүнийг Бурхантай хамт хэрхэн хийх талаар хуваалцъя. Хэдэн зүйлсийг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт гим нүглийг Бурхан уучилдаг, цэвэрлэдэг. 1-р Иохан 1-р бүлгийн 9-р ишлэлд бид нүглээ улайвал итгэмжит зөвхт тэрээр нүглийг мань уучилж бүхий л зөв бусаас биднийг цэвэрлэнэ гэжээ. Ямар нэгэн үсээр хийх гэж оролдох нь буруу зүйл. Ихэнх төрлийн шашин ер нь бол Христ итгэлээс босод бүх шашнууд та үйлс хийх ёстой гэдэг. Өөрийгөө зод гэдэг шашин ч байдаг. Хэд дахин сунаа, мөрөг, өрөг, шатаалт тахил өрөг гэх мэтчлэн заадаг нь ч вэ. Энэ нь та бидний хийсэн үйлсээр биш гэдгийг ойлгох нь маш чухал. Хэн нэгнийг хайрласандаа өгч туслах нь энд хамаатай биш ээ. Энэ бол гимшлийн үйл явцаас өөр. Христэд итгэдэг хүмүүс гим нүглээ угаалгах гэж өргөл өргөх шаардлагагүй. Учир нь гим нүглийн төлөөсийг Христ төлсөн. Уучлал, цэвэрлэгээ хоёр өөр. Хэн нэгэн таны дуртай аягийг хагалсныг та уучлсан гэж бодъё. Гэхдээ хагарсан үртэс будархайг цэвэрлэхгүй бол гар хөл зүсэх аюултай тул хам жаван бүр хаях хэрэгтэй болно. Сүүлчийн хэсэг нь цэвэрлэгээний асуудал. Тиймээс эзнээс гимшин гим нүглээ улайх үедээ уучлж цэвэрлэж өгөөч гэж гуйх явдал чухал. Гим нүглийн уршиг их тул болоод өнгөрсөн явдал бидний зүрх сэтгэл махбодод гимтэл учруулсан бол үүнийг цэвэрлэх нь чухал юм. Та гим нүгэл гэдэг усанд живж байгаа бол өөрөө өөрийгөө уснаас татаж гаргаж чадахгүй. Живж байгаа хүн сэлж чадахгүй учраас гаднаас хүн татаж гаргадаг. Бидэнд тусламж хэрэгтэй. Бурхны нэгүслэр бид аврагддаг. Аврал зөвхөн Бурхнаас юм. Хоёрдугаарт загалмаа дээр урссан Есүсийн цусаар гим нүглийн бүх төлбөр төлөгдсөн гэдгийг ойлгох явдал маш чухал. Еврей номын дараах ишлэлээс харна уу? Тэдгээр тэрхүүн дахилч нарын адил эхлээд өөрийн нүглийн төлөө, дараа нь хүмүүсийн нүглийн төлөө өдөр бүр тахил өргөх шаардлага түүнд үгүй. Яагаад гэвэл тэрээр өөрийгөө бүгдийн төлөө тахил болгохдоо үүнийгээ нэг мөсөн хийжээ. Еврей 7-р бүлгийн 27-р ишлэл. Есүс Христ гим нүгэлгүй байсан. Тэр нэгэн зэрэг хүний хүү, Бурхны хүү байсан. Тэгээд бидний гим нүглийн төлөө, өөрийгөө бүгдийн төлөө тахил болгохдоо үүнийг нэг мөсөн хийсэн. Үүнээс болж бид дахин гим нүгэлд зориулан шатаалт тахил өргөх, төлөөс төлөх шаардлагагүй болсон. Бидний цуглаанд юм уу, үйлчлэлд өргөж байгаа өргөл нь хайрын, шин ургацын өргөл, эсвэл орлогын 11 маань гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Олон төрлийн өргөл байдаг. Лука 18-р бүлгийн 9-14-р ишлэлд Фарисей ба татвар хураагчийн талаар сургаалт зөвлөл гардаг. Татвар хураагч гимшин залбирдаг. Бид яагаад гимшдэг юм бэ? Бид яг үүндээ өөрсдийнхөө төлөө гимшдэг ба бидэнд хэрэгтэй учраас гимшдэг. Тэрнээс биш бидний гим нүглийн төлөөс бол Есүс Христээр төлөгдөд дууссан. Гэхдээ гимшлийн үйл явц бидэнд байнга хэрэгтэй. Бид гимших үедээ даруусан Бурхны нэгүсэл бидний дотор ажиллаа хийх боломжтой болдог. Мөн бид өөрсдөө өөрчлөгдөхийг хүсэж байгаагийн илэрхийлэл юм. Уучлалыг итгэлээр хүлээн авч эрх чөлөөтэй болох боломжтой болно. Тархины мэдлэг зүрхэнд хүрдэг учраас гимшил нь ариусгалын үйл явцын салшгүй хэсэг. Лук 18-р бүлгийн 9-р ишлэлдэр байгаа сургаалт зөвлөлийг харцгаая. Есүсийн сургаалт зөвлөлийг айлтжээ. Өөрсдийгөө зөвхт хэмээн өөрсддөө итгээд бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан тэрээр энэ сургаалт зөвлөлийг айлтав. Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь Фарисей, нөгөө нь татвар хураагч байж гин. Фарисей хүн зогсоод дотроо залбиран "Бурхан, таньдаа би талархъя. Юу гэвэл
Би бусад хүмүүс шиг залхай, шудраг бус, завхай биш. Энэ татвар хураагчигч биш. Би 7 хоногт 2 удаа мацаг барьж олсон бүгдийнхээ 1/1-ийг өргөдгөө гэв. Харин татвар хураагч нь зайдуу зогсоод тэнгэр өөд харчиж зүрхлэлгүй. Харин цээжэд илсэн байж "Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч" гэв. Би та нарт хэлье. Фарисеин биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харав. Учир нь өөрийгөө өргөмжилдэг бүхэн номхруулагдаж, харин өөрийгөө даруй байлгагсад өргөмжлөгднө гэв. Луг 18 дугаар бүлгийн 9-14 дугаар эшлэл. Учир нь өөрийгөө өргөмжилдэг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруй байлгагсад өргөмжлөгднө гэв гэжээ. Бид даруй зүрх сэтгэлдээ болох үедээ гимшиж, нэгүсэл таны дотор ажиллаа хийх эрхийг Бурханд олгодог гэж би боддог. Бардам хүн номхруулагдах хэрэгтэй болдог бөгөөд нэгүсэл түүнд хэрэггүй. Тэгэхээр дарууслын үйл явцын бас нэг хэлбэр нь зөв гимших явдал юм. Гимшлийн үйл явц бол маш нандин үйл явц. Тэгэхдээ нэгэнт зөвтгөгдсөн гэж тооцогдсон боловч бид гимгүй гэвэл худлаа. Бид зөвтгөгдсөн боловч бид гим нүгэл үйлдсэн, мөн дахин үйлдэх магадлал бас байгаа. Харин тэр хэвшмэл сэтгэлгээ гим нүглийн хүлээсээс чөлөөлөгдөх гэж гимшдэг. Хуучин гэрээний гимшлэн гимш, тэхгүй бол шийтгэн шүүл гэдэг. Харин шинэ гэрээнд ялангуяа Есүс хэрхэн гимшил дуурайлж байгаа нь огт өөр байдаг. Гимшлэн цагаа олсон байх ёстой бөгөөд Бурхны нэгүслэр хийгдэх учиртай. Жишээ нь хүүхдээ алдсан ээж дээр очиод л "Гимш чиний буруугаас гим нүгэл хийсэн учраас л хүүхд чинь өгсөн байх" гэж хэн хэлж чадах вэ? Хүүхдээ санамсаргүйгээр халуун усаар түлээд хүүхэд нь нас барсан ээжэд би эдгэрэл чөлөөлдөхийн мөн сайн мэдээ ярьж үлээ. Амархан байгаагүй. Гэхдээ Бурхны нэгүслийн ачаар гимшлийн үйл явц амар амгалан дотор болсон юм. Мөн чи гим нүгэл хийсэн учраас хүүхэд чинь сэтгцийн өвчтөй гарсан. Гимш гэснээс болж сэтгэлийн гүн хямралд орсон ээжийн эдгэрлийн төлөө би залбирч байсан. Тэрээр итгэгч хэдий ч түүний сэтгэлийн гүн хямрал нь 30 гаруй жилийн турш үргэлжилсэн байв. Тэр ч мөн эдгэрсэн. Би гимшлийг Бурхантай хамт хийдэг. Бурхангүйгээр би өөртөө гимшээд ч юм уу эсвэл би ийм хүн гэд ойрлоод байх нь тийм таатай зүйл биш. Ихэнхдээ би эзнэр өөрөөр нь шалгуулдаг. Амьсгалаа авч тайвшраад "Есүсээ" гэж хэлээд "Та намайг ариун сүнсээр дүүргэж өгөөрэй" гэд эзэнтэй хамт суудаг. "Эзэн минь ээ, би бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун бодлоо танд яг одоо нээж өргөж байна. Миний сансан санахгүй байгаа гимнүглийг, буруу зуршлыг бүгдийг та харуулж өгөөч" гэж хэлээд эзнийг хүлээдэг. Тэгээд тэр үед нь чин сэтгэлээсээ даруухнаар гимшин Бурхантай хамт эзний сэнтийн өмнө хийн. Заримдаа би анхудаа гимшиж байгаа хүмүүст "Есүс дээр очоорой" гэж хэлдэг. Та ариун сүнсээр дүүрээд загалмай цовдлогдсон байгаа Есүсийг хараарай гэдэг. Тэгэд үнэхээр тэр гимнүглийнхэн төлөө цовдлогдсон гэдгийг сайн ойлгоод дараа нь түүний хадам буш руу очдог. Бурхан түүний 3 хоногийн дараа дахин амьдруулсан учраас тэр хүн хадам бушин дээр очиход тэнгэр ээлж "Тэр байхгүй амилсан" гэдэг. Хадам бушинд Есүс байдаггүй бөгөөд харин Есүс түүнийг бушны гадаа хүлээгээд зогсож байдаг. Тэгээд Есүстэй хамт өргөгдөөд эсвэл сэнти рүү даруугаар очдог. Энэ нь сайн мэдээгээр дамжуулан эзэн дээр очисонтой төстэй үйл явц юм. Одоо нэгүслэр дурж гимших үйл явц руу орно. Тэгээд эзний өмнө чимээгүй суун "Миний дотор таны таалал нийцэхгүй юу байна вэ? Харуулж илчилж өгөөч" гин. Намайг та нэгүслэр дүүргэж өгөөч гэж залбирдаг. Энэ үед нэгүсэл дээрээс орж ирдэг. Нэгүслийг таны толгооноос хөл рүү явж байна гэж төсөөлөх бөгөөд хааны газарт хороод цааш явахгүй санагдвал яг тэр газар анхаарлаа хандуулдаг. Тухайн үед мэдрэмж, санамж биеэ анхаарна. Жишээ нь ямар нэгэн мартагдсан үйл явдал хүн орж ирдэг. Эзэн сануулж хэлдэг байгаа. Чимээгүй сууж байх үед биед чинь янз бүрийн мэдрэмж төрнө. Заримдаа жирэлзэх, эсвэл өвчин мэдрэгдэж болно. Тэр үед яг тэр газар нь анхаарлаа хандуулан эзнээс асуудаг. Энд яг юу байна вэ? Та харуулж сануулж өгөөч гин. Тэр үед хийсэн зүйлс, босон явдлуудыг эзэн сануулдаг. Нэг зүйлийг тодруулж хэлье. Олон хүн гимшлийн үед өөрсдөө амаараа гимшээд дараа нь эзний уучлж цэвэрлэхийг нь хүлээлгүй шууд л босоод явчихдаг. Өөрөө бас сэтгэлийнхээ өрөө тасалгааг хааж цоожлоод эзнийг тэр газартаа өргөөс оруулдаггүй. Бурхан таны хаана юу байгааг мэддэг. Бурхан биднийг өөрсдөө тэр хаалгаа онгойлгоод өгөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг гэдгийг өрөөсөө мартаж болохгүй.
Эзэн надад нэгэн үйл явцыг өөрөө зааж өгсөн. Яг л хагалгааны ширээний өмнө ирсэн өвчтөн шиг байх ёстойг заасан. Эзэн мэс засалч нь юм. Тэрээр өөрөө хэлж өгөн, уучлж, цэвэрлэж, би хамт гимшин суудаг тийм нандин үйл явцыг ойлгуулсан. Бурхан надад аль дээр үед мартагдсан нэгэн зүйлийг сануулсан тодорхой жишээ байна. Хоол хомс, дэлгүүрийн лангуу хоосон, төр үемсэн тэр хэцүү үед миний шилжилтийн нас өнгөрсөн. Картын барааны үед би талхандаа явдаг байсан юм. Тэр үед хоол хүнс говор, талх авах дараалал ихтэй маш их шахалтдаг байв. Дэлгүүр онгойж хүмүүс чихэлдэг үед би жаахан дээшээ үсэрчхээр шахалтсан олон намайг аваад дэлгүүр дотор ордог байсан. Хүмүүс намайг дараалал дунд төрж шахсаар хөл газар хөрөхгүй явсаар байгаад талхаа авчихдаг байв. Яг тийм нөхцөлд манай нөгөө ангийн 2 хүүхэд доошоо унаад нас барсан юм. Дээрэс нь хүмүүс гიშгэж шахалдаан дунд хинж тонгоож авч чадахгүй байсан. Тэгээд энэ талаар эзэн надад сануулж тэр хүүхдүүдийн үхэлд бүгд буруутайг харуулж би асар их гимшин уйллаа. Тэр явдлын талаар би хизээж гимшиж бодож байгаагүй юм билээ. Тэгээд би засгийн газрын өмнөөс, тэнд байсан хүмүүсийн өмнөөс, өөрийнхөө өмнөөс хүртэл гимшин уучлалт гуйсан. Тэр үед миний зүрхэнд хатуурал үүссэн байсныг би бүр мартчихсан байсан. Хэдийгээр олон жилийн өмнөх явдалч гэсэн юу ч болоогүй юм шиг, би огт буруугүй юм шиг бодоод өнгөрчихсөн байсан юм. Гимшин залбирсан тэр 7 хоногийн Ням гарагийн цуглаан дээр пастор маань өдөр тутмын минь хүнсийг өгөөч, англиар бол өдөр тутмын минь талхыг өгөөч гэсэн ишлэлээр номлол айлтахад түүгээр дамжуулан бурхан ярьж нэг цаг үргэлжилсэн номлын туршид би уйлав. Пастрын номлолоор бурхан ажиллаа хийсээр л байв. Тэрхүү номлол нь миний хүүхэд насны шархыг хөндөө зогсохгүй эдгэн тос түрхэж байгаа мэт байв. Номлолын дараа бүтэн би хүндүр болж чичрэн чөлөөлөгдөх хэрэгтэй болсон. Пастрын эхнэр намайг чөлөөл залбираад хоосрол ядуурлын сэтгэлгэнээс чөлөөлөгдсөн. Тэгээд ч дуусаагүй өдрийн турш бурхан надтай үргэлжлүүлэн ярьж сануулсаар. Орой болоход миний бүх яс янгнаж, булчин чичирч, манай нөхөр залбиран би унтах хүртлээр маш их өвдөж чөлөөлөгдсөн. Гимшлийн ийм үйл явцад бурхан заримдаа бидний санаж байгаа гимнүглээс гадна мартчихсан гимнүглийг хүртэл сануулдаг. Тэгээд би энэ үйл явцыг дуустал нь хийдэг болсон. Анхандаа цаг гаруй нус нулимстайгаа утгалддаг байсан. Одоо л харьцангуй гайгүй. Гэхдээ л ер нь гимшил явагдах үед нус нулимстайгаа утгалтна л да. Би энд тэндээ өвдөнө. Тэгээд яг дуустал нь чөлөөлөгдөх хэрэгтэй. Тэгээд эзний цэвэрлэж дуусахыг хүлээх явдал маш чухал. Эзэн цэвэрлэж дуусаад баяр баясгалангаар дүүрэгдэг байгаа. Сөрөг зүйлсээ гаргасны дараа орон зай үүсгэд эерэг зүйлс орох орон зайтай болдог юм шиг. Бидний бие бол эхлээд хоосолж байж шин зүйлийг хийдэг савтай адил юм. Өрөөнд зай гаргахгүйгээр шин тавилга тавих нь улмал хөглөрсөн харагдуулна. Амар тайван орж ирэхийн тулд сандаргаж зовоож байгаа зүйлээ олж гаргаж хаях хэрэгтэй гэсэн үг. Энэ бүх үйл явдал өрнөж чөлөөлөлт дууссаны дараа сайхан тайван болоод үнэндээ бол нөгөө хийсэн гимнүгэл огт болоогүй юм шиг сэтгэл сэвгүй болдог. Ямар ч ичгүүр айдас байхгүй болон ариусгагддаг. Тухайн үйл явдлыг ярих юм уу бодох үед ямар нэгэн сэтгэл хөдлөл, гомдол, гоморхол огт орж ирэхгүй зүгээр нэг дурсамж олж үлдсэн бол та энэ гимшлийн үйл явцыг зөв хийсэн. Мөн үр жимсэн тодорхой, та эдгэрсэн, чөлөөлөгдсөн, цэвэрлэгдсэн байдаг. Бие хөнгөрч сэтгэл санаа тайван, баяр баясгалантай болдог. Тэгээд ер нь бол хүмүүс та тийм юм хийсэн шүү дээ гэж хуучныг сануулж буруутгасан ч та сэтгэлийн шаналлалд огт орохгүй. Гэхдээ үнэхээр махан биеийн гим хийсэн бол энэ дэлхий дээр төлөөслөх шаардлагатай байж болно. Жишээлбэл та хүн алсан юм уу? Шоронд орсон, үр хөндүүлсэн гэд олон юмыг хэлж болно. Хүн халвал шоронд сууж л дараа. Тулгаа хийвэл шүүхүрэлд орж төлөөс төлж л дараа. Эсвэл машин мөргсөн бол тухайн хүнийг хохируулгүй болгоч л дарна. Гэхдээ ямар нэгэн сэтгэлийн шаналгаа байхгүй, сүнсний хувьд эрүүл, цэвэр байна гэсэн үг. Харин тэр хүмүүс гимээс чинь олж таныг аз жаргалгүй бай гэдэг ч юм уу, чи хэрэг үйлдсэн шүү дээ гэж хэлэхэд ямар нэгэн буруутгал орж ирвэл бурхан таныг бүрэн уучлсан, бас цэвэрлсэн гэдгийг шууд зүрхэндээ мэдэрдэг. Тэгэхээр гимшлийн үйл явц бол үнэхээр ариусгалын үйл явц бөгөөд эзэн рүү чин сэтгэлээсээ ойртдог хамгийн нандин зүйлсийн нэг юм. Гимшлийг яагаад эзэнтэй хийх хэрэгтэй вэ? Итгэгчдийн хувьд инхнээсээ гимших нь нэлээд хожуу ирдэг юм шиг санагддаг. Ер нь бол бид гим нүглээ улааж болно. Гэхдээ гэрэл тусгах үед харанхуйд юу байгааг харж болно. Цоочлоод орхисон өрөө тасалгааг нээж гэрэл тусгах үед хогн сайн харагддаг.
Түүнтэй адил эзэн бол гэрэл тул. Түүнээс өөрөөс нь асууж илчилж өгөөч гэж залбирвал хамаагүй үр дүнтэй байдаг. Түүнчлэн заримдаа бид буруу зөвөө ч ялгадаггүй. Энэ талаар Исая 5 дугаар бүлгийн 20 дугаар ишлэлд бичсэн байдаг. Мууг сайн, сайныг муу гэж хэлэхсэд, харанхуй гэрэл, гэрлийг харанхуй гэж үзэхсэд, гашууныг чихэрлэг, чихэрлэгийг гашуун тооцогсод золгүй ээ. Исая 5 дугаар бүлгийн 20 дугаар ишлэл. Заримдаа хүмүүс бид хуурдагдсан буюу үнэхээр сайн мууг ялахаа болчихсон байдаг. Тэгээд үнэхээр гим нүглээ улаахын тулд тийм юм хийсэн, эзэн уучлаач гэж ихэнх хүмүүс хэлдэг. Тэр нь зөв. Яагад гэвэл хийсэн зүйлээ өөрөө ухаарч ойлгож чадж байна гэсэн үг. Өөрөө мэдэхгүй, олохгүй юм байх магадaltaй тул эзэн та намайг шалгаач, миний зүрхэнд таны таалал нийцэхгүй зүйл юу байна? Илчилж өгөөч гэж нэмж асуугаарай. Тэгээд итгэвч болохоос өмнөх амьдралаа эсвэл өөрөөсөө хүртэл нууцсан байгаа өрөө тасалгаагаа бурханд нээж өгөн түүний гэрлийг тусгаарай. Заримдаа зөвлөг үйлчлэгээний үеэр ариун сүнснээс илчлэл аван илчлэгдсэн зүйлсийг хамт цэвэрлэх, гэмших, залбирах болохоор хүмүүс энэ ч хамт хамаагүй эсвэл эзэн мэдэж байгаа өнгөрсөн амьдрал хинт хамаатай юм гэдэг. Хэрэг тухайн үед бурхан сануулж харуулж байгаа бол эдгэрэл дутуу байна. Гэмших, цэвэрлэгдэх зүйл байна гэсэн үг. Зарим нь завхаарлын асуудлаа тоогчгүй явах нь бий. Мөн таны хувьд хэвийн үзэгдэл байж болохч бурхны өмнө гэм нүгэл гэж харагдаж мэднэ. Жишээ нь гэрлэлтэд батлуулахгүй 20 гаруй жил амьдарсан, нөхрөөсөө салаагүй тустай амьдраад өөр хүнтэй суусан хүн байсан. Нэгэн иш үзүүлдэг эмэгтэй надад нөхөр залбираад өгөөч, ганц би хэцүүдлээ гэд над дээр ирсэн юм. Миний залбирал явахгүй байсан. Тэгээд би өөрт нь та гэрлэлтэд цуцлуулаагүй байна уу гэсэн чинь аа тийм. Би бичиг баримттай болох гээд хүнтэй батлуулсан. Гэхдээ тэр чинь жинхэнэ гэрлэл биш шүү дээ гэв. Гэхдээ энэ нь тэр хүний хувьд биш ч бурхны хувьд гэрлэлтийн гэрээ байсан бөгөөд гэрлэлтэд цуцлуулаагүй өөр хүмүүстэй явалдах, нөхөр хайх нь буруу байсан юм. Мөн бид өөрсдөө мэдэхгүйгээр муу нэгний харанхуйн сүнсний гар хөл болж, хүн шүүж, гомдоож, бурхны хийгдэж байгаа ажилд садаа болж болно. Эсвэл өөрсдөө мэдэхгүй хүмүүсийг үг хэл үйлдэлээрээ гомдоож болно. Хүүхэдтэй болж чадахгүй байгаа залуу хосод та хоёр хизээ хүүхэдтэй болох юм? Хурдан болооч. Одоогийн залуус ажил гээд хүүхэдтэй болдоггүй гэж сүмийн хүмүүс нь хэлж залхаасныг би мэднэ. Тэр залуу хосыг тэдгээр хүмүүс мэдэхгүйгээсээ болж шархлуулсан байсан. Тэр бүгдийг эзэн хэлхээс нааш бид мэдхүү. Мэдхгүй юм чинь гэмшүү. Гим нүглээсээ гэмшихгүй, эргэхгүй үед бурхан бидэнд хайртай учраас сахилгажуулдаг. Мөчрөөр бол жаахан тайруулж, цэвэрлүүлэх үйл явц. Тэр үед бидэнд хэрэггүй зан, буруу зуршлууд засардаг. Миний зөвлөгөө бол амьдралын зовлон дундуур туучхаасаа өмнө эртхэн шиг гэмшээд хурдан эргэчихвэл хин хиндэ амрал гэж бодно. Гэхдээ хилээд ч ойлгодгүй хүмүүс бий. Энэ амьдралд хүссэн хүсээгүй зовлон дундуур туулна шүү дээ. Тэгээд гэмшлийн үйл явцсан цагаа олж бурхны мэрэгэн ухаанаар хийгдэх нь маш чухал. Би сургамж олох үүднээс төөх өгүүлье. Би гэмшил буруу гэх гээгүй. Харин цагаа олж бурхантай гэмших явдал чухал гэж хэлэх гэсэн юм. Нэгэн гадаа залуу пастор Монголд сайн мэдээгээр үйлчлэхээр ирэхэд би орчуулж үйлчилсэн юм. Улаанбаатар хотоос зайдуухан хийсэн залуучууд хүүхдүүдийн цугларалтад олон цуглаан чуулганаас хүмүүс оролцсны дотор өсвөр насны маш олон хүүхэд ирсэн байлаа. Ерөнхийдөө бол ихэнх нь өсвөр насны гэр хорооллын хүүхдүүд байсан л та. Голдуу 12 орчим насных бөгөөд цөөхөн хідэн жаахан хүүхэд ах эгчийгээ дагаад ирсэн байв. 8-аас 14 насны хүүхдүүдэд бид үйлчилсэн юм. Хүүхдүүд ихэнх нь итгэгч байсан. Зарим хүүхдүүд шинээр итгэгч болсон. Тэгтэл тэр залуу пастор итгэгч бид заавал гэмших ёстой гэд гэмшцгээе гэд амар орлоотой. Тэр үед миний сэтгэл маш хэцүү байлаа. Яагад гэвэл тэр хүүхдүүдийг харахад тэдэнд гэмшлээс илүү хайр хэрэгтэй байсан юм. Аав ээж нь зоддог, хүчирхийлэлд өртсөн, гудамжинд бүр 40 литр ус өвлийн хүүтэнд түрээд явдаг, хүнд хэцүү амьдрал туулж байгаа гэр хорооллын хүүхдүүд байлаа. Гадаадаас ирсэн том пастрын хүү яг үнэндээ тийм амьдралыг юусоо мэдэхгүй залуу байсан. Аав ээж нь хоёулаа итгэгч, зөв хүмүүжлэр амьдарсан хүү байсан л та. Маш мундаг итгэгч. Гэхдээ харамсалтай нь яг үнэндээ өмнөө зогсож байгаа тэр олон хүүхдэд хайр хэрэгтэй байгааг тэр харж чадахгүй байсан. Тэгээд гэмшээд суух ёстой, өвдөглөөд суу. Та нар маш их гэмтэй гэдэл. Тэр үед хүүхдүүд өвдөглөн суусан ч тоглоод бие биерүүгөө хараад яг юу болж байгааг ойлгож байгаа хүүхэд цөөхөн байсан.
Залуу пастор чин сэтгэлээсээ эзний өмнө гимшин уйлж зуучлан залбирч байв. Би орчуулга хийж байсан болохоор нөгөө хүүхдүүдийг харж ажиглах боломжтой байв. Мөн үзэгдлэр хүүхдүүдийн амьдралыг эзэн харуулсан бөгөөд би тэдгээр хүүхдийг харан нэгүүлсэн уйлж билээ. Тэгвэл үнэндээ би тэр хүүхдүүдийг үнэхээр тэрж авмаар байсан. Гимшлийн үйл явцыг зөв хийж удирдах хэрэгтэйг тэр үед ухаарч билээ. Гимшил нь Бурхны нэгүүлсэл хайр дотор хийгддэг. Та үнэхээр буруу зүйл хийсэн бол гимшин гим нүглээсээ эргэх учиртай юм. Эзэн дээр очих үед эзэн Бурхан таныг хайрлан тэрхэд бэлэн хүлээж байгааг мартаж болохгүй. Бусдыг гимшилд уриалах гэж байгаа бол бас өөрийгөө шалган тухайн цаг үеийн тохирч байна уу, зөв үү гэдгийг ариун сүнснээс сайн асууж хийх хэрэгтэй. Бүх зүйлд цаг хэрэгтэй. Номлогчийн үгс 3 дугаар бүлгийн 1-р эшлэлд Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй. 3 дугаар эшлэлд нураах хийгээд босгох цаг. 5 дугаар эшлэлд тэврэх хийгээд тэврэлтээс зугтах цаг. 7 дугаар эшлэлд дуугүй байх хийгээд ярих цаг. Харин 8 дугаар эшлэлд хайрлах хийгээд үзэн ядах цаг. Дайны хийгээд амар тайвны цаг байдаг ажээ гэсэн байдаг. Тэгээ заримдаа хүнд хайр хэрэгтэй бол зүгээр л хажууд нь дуугүй суух цаг бас байна. Гэмшлийг ойлгоход зарим хүнд цаг хугацаа хэрэгтэй. Лук 15 дугаар бүлгийн 11-ээс 32 дахь хэсгээс гим нүглээ эргэж байгаа алдагдсан хүүгийн талаар уншдаг. Энэ түүхтэр хүүн мөртлөө эцгийнхээ гэрээс зугтааж байгаа хүний тухай гардаг. Хүү нилээ зовлон үзсний дараа гимшээд буцаж ирдэг. Итгэгчээр бол сүнсээр өссөний дараа жинхнээсээ гимшдэг байх гэж би боддог. Яг тэр гимшиг үед үнэхээр эзэн "За чи ийм юм хийсэн шүү" гэж харуулсныхаа дараа эдгээж цэвэрлэж өгдөг байгаа. Ариусгадг нь эзэн гэдгийг юусоо мартаж болохгүй шүү. Ингээд удирдуулаад явах юм бол хамаагүй амар, зөөлөн болж хуурна. Исая 5 дугаар бүлгийн 20 дугаар эшлэлд "Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчэд" гэсэн байгаа. Нэгсэндөө бид заримдаа үргэлж биш, ялгах чадвараа алдсан байдаг гэдгийг юусоо мартаж болохгүй. Бид заримдаа юуг буруу хийснээ маш сайн мэдэж байдаг. Тийм учраас эзнэр өөрөөр нь яг миний гим нүгэл аль нь юм бэ гэдгээ заалгуулад эзэнтэй хамт гимшиж цэвэрлэгээ хийгээрэй. Мэдээж Бурхан гимшцгээ гэж хэлсэн. Гимших нь уучлал шиг л чухал зүйл. Христ бидний гим нүглийг үүрсэн тул гимших үедээ Бурханаас бүрэн уучлалыг тэр дараа хүлээж аван зөвтгөгдөж байх явдал чухал. Гим буруу хийлээ гэд бид түүний охин хүү байх эрхээ алддаггүй. Мөн зарим хүнд үйлчлэхтэй болгоомжтой хандахгүй бол бид нэмж шарах өөх аюултай. Шоронгийн үйлчлэл буюу шоронд сууж байсан хүмүүст зөвлөгөө өгч харилцахтаа ч болгоомжтой байх хэрэгтэй. Ихэнхдээ шоронд байгаа хүмүүс миний нүд рүү харж чаддаггүй, доошоо хараад байдаг. Гараад ирсэн хүмүүс нь арай гайгүй, тэгтээ бас л хэцүү. Хүйсийн байдлаасаа буюу эрэгтэй эмэгтэйгээс ч хамаардаг. Зарим хүн нь хүн алжчихсан байлаач үнэхээр Бурхан тэр хүний гим нүглийг угаасан, цэвэрлсэн гэснийг бид өөрсдөө хүлээж авах явдал үнэхээр чухал байдаг. Тэр хүний гим нүглийг биш, харин дахин төрсөн шин сүнсийг харж үйлчлэх явдал маш чухал. Төрсөн ахтаа хүчирхийлүүлсэн, гадаа гудамжинд хүчирхийлүүлсэн, хулгайчид хүчирхийлүүлсэн, цохиж унгааж хүчндүүлснээс жирэмсэн болчихсон зэрэг янз бүрийн хүмүүст би үйлчилдэг. Эдгээр хүмүүст би хэрхэн гимш гэж хэлэх вэ? Эхлээд нэгүсэж ойлгож эдгээх нь чухал. Ихэнх гэмт хэрэг хийсэн хүмүүсийн бага насны амьдрал маш хүнд хэцүү өнгөрсөн байдаг. Иремья 31-р бүлгийн 3-аас 4-р ишлэлийг уншъя. Би чамайг үрдийн хайраар хайрласан. Тиймээс би чамайг хайр инэрлээр татсан билээ. Би чамайг дахин барьж, чи дахин баригдах болно. Эзэн үнэхээр өөрийг нь босгон байгуулна. Чамд хайртай гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Есүсийг хүлээж авсныхан дараа эзэн чамайг гим нүглээс угаагаад цэвэрлчихсэн учраас гим нүглийн ачаагүй, гим нүглийн ачааг дахин үрэх шаардлага байхгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Есүс Христ бүгдийг нь үрсэн учраас тэр юм. Тэгэхээр гимшлийн үйл явц гим хийх болгонд очиж суух гэхээс илүү үнэхээр тэр дотн харилцаатай аав дээрээ очиж буух хэрэг юм. Биднийг маш их гимтэй байхад Бурхан цорын ганц хүүгээ явуулж бидний гим нүглийг бүгдийг уучлал цэвэрлсэн учраас бид Бурхантай дахин харилцаж түүнтэй дахин ярих, нүүр нүрээрээ уулзах тэр боломжийг гаргаж өгдгөөрөө гимшил нь бараг эвлэрлийн үйл явц юм. Нүглээ уучлуулж цэвэрлүүлсэнтэй мөн талархах хэрэгтэй. Одоо би маш хурдан гимшээд л шууд ажилдаа ордог болсон. Би заах хичээлдээ бараг хоцордоггүй. Гэхдээ үйлчлэл маань голдуу миний байгаа газрын цагаар өглөө 7:30-д байдаг.
Заримдаа орой өвчлөл шөнийн 2 цагт дараалан дуусах үед, ялангуяа гэрт хүмүүс ирэх үед цөөхөн цаг унтана. Хүн болохоор махан би ядарна. Би нэгэн удаа өдрөө андуураад ирчүүдийн хичээлээ тасалсан байв. Гэтэл манай хичээлийн нэг хүн чи хичээлдээ хоцорсон гэмшээж, ингэж үйлчлэгээсээ ичээж бардан байна гэж намайг хэдэн өдөр л шүүмжилсэн. Би уучлаарай гэж хэлээд ч тухайн үед хүнд хэцүү байсан. Тухайн хүн чи зовно, чи гэмшээж чамайг бурхан шийтгэн гэж орилоод байхаар амархан байгаагүй. Би тийм л хэцүү хүмүүстэй заримдаа ажилдаг. Үнэхээр гим хийгээгүй бол гимших шаардлага байхгүй. Өмнө нь гимссэн юмнуудаа дахин гимших шаардлага байхгүй. Шүүгч нэгэнд дан гэж алхаа цохоод чи буруугүй гэсэн бол дахин тэрийг санаад байх шаардлагач байхгүй. Сануулж, буруутгаж байгаа нь сатан юм. Үнэхээр гэмт хэрэг хийгээд шийтгэлээ эдэлж байгаа нэгэнд дахин чи ургуур бай, чи хэцүү, чи хинч биш гэж доромжилж байгаа хүмүүс бол хэний талд ажиллаж байгаагаа сайн бодоорой. Тэгээд гим нүгэл их баг гэж байдаггүй. Тэрүүгээр уралдах шаардлага байхгүй. Хөөгчи 10 хүн алсан, би нэгийг л алсан. Би чамаас дээр. Эсвэл би ганцхныг хийсэн гэж хэлэх шаардлага байхгүй. Бид биеэ нэгүсгэл хэрэгтэй. Гимшлийг мэрэгэн ухаанаар хийх зайлшгүй шаардлагатай юм. Гимшин чөлөөлөлт хийх жишээ. Би Христ итгэлийн амьдралаар амьдрахдаа 100% зөв амьдрсан хүмүүсийг мэдэхгүй. Бид бүгд л бүдэрдэг. Заримдаа бүр ундаг. Халтарж унж байсан, буруу юм хийж байсан хүмүүс өөрсдийгөө нэгүүлсээрэй. Гэхдээ эзэн өгөөмөр болохоор гимших үед уучлагдсан, цэвэрлэгддэг. Дээрээс нь бид бүгд Есүс Христ дээр ирэхдээ ачаа бараатай ирдэг. Бүх ачаа бараагаа шууд орхиод хөнгөн болчихдог бол мөн сайхансан. Бид Есүс Христ дотор цоо шин бүтээл мөн үү гэвэл мөн. Гэхдээ ариусгалан явц хугацаа шаардна. Зарим талаар бурхан бидэнд төвчээртэй хандаж биднийг засаж залруулж байдаг. Энд жишээ болгон алуурчин сүнс цэвэрлэх талаар хэрхэн гимшин чөлөөлөгдөж болох талаар авч үзье. Дэд хууль 27 дугаар бүлэгт хөршөө нууцаар алдаг хүн хараагдсан гэхэд бүх ард түмэн амен гин. Гимгүү хүнийг алхаар хахуул авагч хүн хараагдсан гэхэд бүх ард түмэн амен гин. Гимгүү хүнийг санамсаргүй алж байсан. Ямар нэгэн байдлаар хүн алж байсан. Ах トゥ хамаатан садан дотор ч аллаг хийж байсан хүмүүс байвал та өмнөөс нь гимшээрэй. Энэ ч хол хэрэг байна да гэж бодож болохгүй. Жишээлбэл та үр хөндүүлж байсан эмэгтэй бол хүн алсан хэрэг мөн. Үүнд хүүхдийн аавч бас гэмтэй. Учир нь тэр хэргийн хамсаатан мөн. Гимгүү хүнийг алхаар хахуул авч байсан хүмүүс буюу нэг ёсондоо үр хүндсэн эмчнэрч гимшнэ гэсэн үг. Энэ нь дэлхийн хуульд нийцэж болохч бурханд бол хууль ёсны үйлдэл биш. Яагаад гэвэл тэр хүн нь хараагдсан. Хөршөө алдаг хүн нь хараагдсан. Бидний хүүхэд бол бидний хөрш мөн. Алдган ч хараагдсан, алах гэж хахуул авагч нь ч хараагдсан. Үр хөндүүлж байсан нь үнэхээр зайлшгүй нөхцөл байдлаас болоод үр хөндүүлсэн нь ч гим нүгэл учир гимших хэрэгтэй. Хүнд хүчирхийлүүлээ жирэмсэн болсон хэд хэдэн хүнд би зөвлөгөө өгч байсан. Би өөрөө ч тийм байдлыг туулж өнгөрөөсөн хүн. Хэдий тийм боловч энэ нь гим нүгэл мөн. Гэхдээ нөгөө хохирол учруулсан хүнийг хайрлаж өөрөвдөхгүй байна гэсэн үг биш. Хурдан цэвэрлэж чөлөөлөгдөх тусмаа сайн. Та үр хөндүүлж байсан бол саван дээрээ гараа тавиад эзэн минь ээ би хүүхдээ алсан байна. Би гимшиж байна. Та энэ хараалыг надаас холдуулж өгөөч, намайг цэвэрлэж өгөөч. Миний савыг ариутгаж өгөөч гэж хэлээрэй. Та харин санамсаргүй хүн алж байсан бол, алхахыг харж байсан бол, хайны жил чинь үр хүүхдээ алж байсан янз бүрийн бодол байх юм бол эзэн минь ээ би тэр зүйлийг харсаар байж юу ч хийгээгүйдээ гимшиж байна. Тэр хүн маань хайртай хүмүүсээ алсанд гимшиж байна гэрээ. Ах トゥ хамаатан дотор ч алуурчин байсан бол би гимшиж байна. Алуурчин сүнсийг миний уруудмаас авч хаяач ээ гэж гуйгаарай. Чин сэтгэлээс гимших үедээ энэ цусыг биднээс бүүнийхээч гэж хэлэх хэрэгтэй. Миний болон миний уруудамд энэ бүх хараал бүх хүрэг эзэн минь. Та энэ бүх хараалыг цэвэрлэж өгөөч ээ гэж залбираад Христийн дотор хараал үгүй гэж хэлээд залбирсныхаа дараа уучлал эдгэрлийг хүлээж аваад энэ үйлдэлээ ахин хийхгүй байх ёстой. Гим нүглээ үлдэхээ болох хэрэгтэй. Дэлгэрүүлж хэлэхэд хүүхэд залуучууд маань маш их хүн алдаг тоглоом тоглодог байгаа. Тэр тоглоомууд сэтгцэд нөлөөлөхөөс гадна тоглоомын бааtruуд нь чөтгөрийн нэртэй байдаг бөгөөд хүмүүсийг чөлөөлөх үед тэр бааtruудын нэртэй бузар сүнснүүд гарч байсан. Заримдаа бузар сүнс санаатайгаар диаволын нэртэй тоглоомуудыг гаргадаг. Өөрийнхөө хүүхдүүдээс хүртэл чөлөөлсөн тохиолдлууд байдаг. Санамсаргүй үед нь тоглоомоос интернетээс шууд орж ирдэг.
Худалдаж авсан зоос мөнгөөр орж ирдэг. Өөрөө чөлөөлж байсан учраас мэдэж байна. Доошоо бас дамжихгүй. Тоглоомын дон дамжих аюултай. Аллагтай тоглоом болж өгвөл битгий тоглоорой гэж үнэхээр захимаар байна. Гэмшил нь бидний амьдралын чухал хэсэг бөгөөд ариун нандин үйл явц тул гэмшин даруй болох, эзэнтэй улам бүр ойртож, бурханд амьдралдаа ажиллах боломжийг олгож байдаг. Үргэлж яана юу буруу хийчих вэ гэсэн айдастай битгий байгаарай. Учир нь түүний нэгүсэл хангалттай бөгөөд таны хийсэн бүх гэмнүглийн төлбөрийг бүрэн төлсөн. Тиймээс эрх чөлөөтэй амьдарч шаардлагатай бол эзэнтэй хамт гэмшихэд л болно. Бурхан аяндаа танд бас сануулж хэлж өгдөгөө. Доктор Жутманы Янжмагийн нэгүслэр дүүрч амьдрах үе номын 7 дугаар бүлгийг та хүлээн авч сонслоо.